Энх хоёрыг хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилох үйл явц нь дарааллын дагуу байсан хэсэг нь маргаан дагуулад байна. Эрчим хүчний салбарыг тойрсон хэрүүлийн үр дүнд реформ хийгдэж чадсангүй. Эрчим хүчний хэрэглээ тооцоолсон хэмжээнээс давахгүй бол эрх хөвөл цахилгааны хязгаарлалт хийхгүй билээ. Эрүүл мэндийн даатгалын санд төсөлсөн 1.9 их найт төгрөг энэ оны эхний хагаст дуусжээ. Өдөр өнжүүлэхийн багшийн цалин ерөнхий боловсролын сургуулийн багшийн цалингаас 500 мянгаас 1 сая төгрөгөөр илүү байна. Оройн төрийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Өчигдөрхөн хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдох нь тодорхой болсон Улсын их хурлын гишүүн Энх Баярыг өнөөдөр намынхан нь намаасаа хөөх хэсэх асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байна. За ингэснээр Энх Баяр гишүүн засгийн газрын үүдийг нэгтээ зэрэгцэн намынхаа хаалгыг хааж магадгүй боллоо. Мөн түүнийг сайдаар томилох үйл явц нь дарааллын дагуу байсан хэсэг нь маргаан дагуулад байна. 24 он төсөв үйлцэгтэй Ерөнхий сайд танхимын сайдаа өөрөө томилж чөлөөлж огцруулах хэрэгтэй. За энэ эрхийг нь үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн. Харин ингээдтэй улсын их хурл ерөнхийлөгчид танилцуулах хуулийн процессыг үйлдэх ёстой. За гэтэл ерөнхий сайд зандан шатар хуулийн энэ процессыг давж гიშгэн Энх Баярыг хууль зүйн сайдаар томилсон мэтэр өнгөрсөн цаг дээр ярьсан нь буруу гэж зарим гишүүд үзэж байна. За нэг ясандаа ерөнхий сайдын өчигдрийн мэдээлэл нь ерөнхийлөгч улсын их хурлыг үл хүндэтгсэн үйлдэллээ. Монголын парламент бол ард түмний мандаттай төрийн эрх мэдлийн хэрэгжүүлэх шууд болон шууд ус төлөвлөлийн байгууллага хэрэгжүүлэх тэр үндсэн санааг илэрхийлж байгаа институт. Энэ институтэд танилцуулаар гэсэн. Монгол улсын төрийн тэргүүн үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, ерөнхийлөгч танилцуулаарай гэсэн. Энэ хоёр институцийг үл хүндэтгэж чинь гэсэн үг. Энэ процедурын цаана парламент гүйцэтгэх эрх мэдэл энийг бас дунд оршиж байгаа ерөнхийлөгчийн институцийн харилцан хяналттай байх тэр зарчмыг илэрхийлж байгаа. Энийг бидэд үгүйсгэж болохгүй шүү дээ. За гэсэн ч ерөнхий сайдын энэ шийдвэрийг буцаах эрх улсын их хурл ерөнхийлөгчид аль алинд нь байхгүй лээ. Хүмүүс ерөнхийлөгчид танилцуулж тэрний дараа баг мэддэх ёстойгүй. Энэ чинь тэр хүн дотоод өөрөө шийдвэрээ гаргацсан. Тэрийг одоо хэн ч өөрчилж чадахгүй. Нөгөөдөл нь танилцуулах процесс байхгүй. Түүнээс энийг буцаах юм уу? Ингэх тухай ойлголт байхгүй шүү дээ. Ерөнхийлөгчдөр орооч ерөнхийлөгч дуртай байна уу, дургүй байна уу? Танилцаал өнгөрөн, их хурлч гэсэн танилцаал өнгөрөн. Тэгэхээр энэ дээр бол би цэвэр хууль талаас л ярьж байгаа шүү. Өмнө нь ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг чөлөөлж оронд нь хүн томилж байсан. За нэг ясандаа сайд нартай халаа сэлгийг хийж байгаа нь анх удаагийнх биш юм аа. Жишээлбэл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан саран гэрлийг ард түмнээ уулныхан гэж хэлж байсныхын төлөө сайдын судлаас нь буулгаж байсан. За энэ бол хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж байгаа хэрэг. Зарим энэ удаа хууль зүйн дотоод хэргийн сайд Мөнхбаатарыг чухам яагаад чөлөөлөв гэдэг нь тодорхой биш юм аа. Энэ өрийн удирдлагын хуулиа болов. Энэхүү ерөнхий сайд зандан шатар танхимын сайдаа халж сэлгэж байх хооронд түүнийг унгах асуудал улсын их хурл дотор яригдаад эхэлжээ. Түүнийг ерөнхий сайдаас нь огцруулах үндэслэл бүхий алтан бичиг барьсан гишүүд төрийн ордонд гишүүдийн гарын үсгийг цуглуулж яваа гэдгийг Номтой 2 гишүүн хэллээ. Харин Номтой 2 гишүүний хувьд энэ засгийн газрыг унгах хэсгээр шийдвэрээ гаргаагүй байгаа ч дараагийн засгийн газарт орж ажиллахад бэлэн байна гэдгээ нуухгүй байна. Зарим нэг гишүүд нь ерөнхий сайдыг огцруулна гэнэ. Энэ яриа одоо өчигдрөөс ордонд хэрэгдэл эхэлсэн л байл шүү дээ. Үндслийг нь бичил эхэлсэн л байлаа. Миний байр суурийг бас асуусан. Тэгээ би учрууд эхлээд нэг мэдээлэлтэй болоод сая орон нутагт ажиллаж байгаад өчигдөр ирлээ. Улс төрийн бодит одоо үйл өрнөлт дүгнэлт өгье. Тэгж жагаад байр суурь илэрхийлэл гэлээ. Тэгэхээр энэ болохгүй байхгүй юу? Намдаа асуудлаа шийдгэлтэй. Заавал төрийн зовлон болгоол их хурлын гишүүдийг хуваагаал за тэр тусмаа одоо энэ төсөв хилцэж байна гэдэг бол их хурлын гишүүдийн хувьд маш өндөр сахилга баттай хариуцлагатай оролцох ийм цаг үед огт болохгүй. Хэдхэн тоо үзүүлэлтүүдээр ерөнхий сайдын ажлыг дүгнэ штэ. Гэхдээ тэгэд олигтой ажиллаж байгаа нь хаана вэ? Би яагаад энэ засгийн газарт ороогүй? Яагаад тэгэхээр улс төрийн хувьд ерөөсөө нэг тийм итгэл төрөхөөс биш байсан. Тэгээд дээрэс нь засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд одоо болилт одоо нэрийг одоо заавал энэ чичиж хэлээд яах вэ? Гэхдээ бүр үнэхээр чадамжгүй, хулгаагаараа алдартай ийм хүмүүсийг засгийн газрын бүрэлдэхүүнд оруулчихад хахад би тэнд яаж шадар сайдар очих вэ? 126 гишүүнтэй парламент бүрдэх үед олон нийт өндөр итгэл хүлээлгсэн, олон жил явж ирсэн хэрүүл тэмцэл хамтарсан засгийн газраар дуусаасаа гэсэн хүлээлтч байсан нууц бишээ. Олон итгэлийг энэ парламент дааж чадсангүй, танхим дотор шийдэл ярихгүй үргэлж хэрүүл хийж байдагт гишүүд эхнээсээ гутарч эхлэв байна.
Хизээ эдийн засаг өсөх юм, хизээ хүмүүсийн амьдрал сайжрах юм, хизээ ажлын байр нэмэгдэх юм, хизээ орлого нэмэгдэх юм те. Ерөөсөө нэг ийм шийдэл ярихгүй дандаа хэрүүл уруул ярьж идэг ийм улс төрд бол үнийг хэлэхэд би өнгөрсөн 1 жилийн хугацаанд хараад хамт ажиллаж байгаа хүмүүстэй бол заримд нь бол одоо готарч эхэлж байна. Хизээ залуучуудын амьдрал сайжрах юм бэ. Монгол улс яаж олон улс төрөлдөх вэ? Сая хэлж байна. Залуучуудын амьдрал яг сайжрах юм уу үгүй юм уу те. Нэг талдаа гармаар байна. Уул уурхай гэхэлэр бүгдийг пупа гэдэг зарим улс төрчнөр одоо болмоор байна. Яг энэ асуудлын бодит жишээг эрчим хүчний салбараас харж болно. За гэхдээ 126 гишүүндээ парламент анх засаг байгуулахдаа том амбиц өөртөлж байлаа. За гэтэл үр дүн нь харагддаггүй эрчим хүчний салбарт хороо гэх шинэ хэрүүлийн сэдэв нэмэгдэж явсаар бүтэн 1 жилийг өнгөрөөжээ. Ирэх жилээс бол одоо нийлтүүд бол нэмэгдээд 2026 он гэлээ гэхэд бид нар бол энэ одоо 100% өөрсдөө хангаад явах энэ төлөвөө боловсруулж байна. Цаашдаа бол бид нар одоо дунд урт хугацаанд бол эрчим хүчний экспортыг хийх бүрэн боломжтой гэсэн байдлаар томьёолоод тавьчих. Би одоо энэ дөрөвтэй хэлье. Эрчим хүчний хороо, эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах газар гэ байхад нь дорчхонд гэдэг хүн зориулаад эрчим хүчний реформын үндэсний хороо гэж хийгээд тэр үндэсний завхан сайд руу 14.5 тэрбум төгрөг хүссэн бичиг байг шүү дээ. Та нар 8.4 тэрбум суулгаж өгсөн тэр мөнгө ч одоо өөрөө дууссан. Тэгээ энэ мэд ингээ бүтэц өөрчлөхөөр энэ татвар төлөгч 8.4 тэрбум төгрөг чи ингээ та нар тайран биш юм уу? Ингээ зүгээр тоглоод байт юм уу? Тэр хөлтгүү эрчим хүчний асуудлыг 3 хуваагаа захирсан хэрэглэх газрын дарга, дорж ханд сайд, шойжил зүрэн сайд. Тэгээ энэ реформууд одоо хаана очиж төгсөж байгаа юм бэ? Хаана очиж ямар процесстэй яваа юм бэ? Баахан гадаад дотоодор зугаалсан зураг авсан хүмүүс байгаа даа. Ямар ч бодит үр дүн байхгүй. Тэр ийм зүйлүүд байх юм аа. Энийг одоо анхаарай. Бүтэн 1 жилийн турш хэрүүл маргааны дагуулсан эрчим хүчний салбарт өнөөдөр үн нэмснээс өөр хийж гээгүүлсэн зүйл байхгүй. За гэтэл хэрүүлээс хэрүүлийн хооронд засгийн газар улсын хурлын ажил явагддаг боллоо. Хамтарсан засгийн үед хөдөлсөн хил холболтын төмөр замын гэрээний асуудал бас л хэрүүлийн сэдэв болоод байна. Энэ нь зэгцрээгүй байтал Монгол Ардын намын даргын сунгаан булхаатай явагдсан гэж ерөнхий сайдын талаас мэдэгдэж улмаар сүрсэн базаа хийхдээ хууль зүйн сайдаар энэ хоёрыг томилж байгаагаа өчигдөр зарлалаа. Ерөнхий сайдын суудлан ганхах зэрэгцэн улс төрийн гинтийн шийдвэрүүд гарч дунд нь ард иргэд хорхот хүрээд байна. Хамтарсан засаг 10 сарын настай. За одоо харин замдагчдын засгийн газар хэр удаан оршин тогтнох вэ гэдг нь хариулахад бэрх. Гэтэл ганцхан жилийн дараа ерөнхийлөгчийн сонгуул болно. Энэ давчуу нөхцөлд улс орны эдийн засаг ирээдүг ярих орон зай хин хинд нь алгаа. Зам тээврийн сайд дэлгэр сайхан өөрийн толгоогоор хариуцсан гэсэн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил өнөөдөр дуусах ёстой байсан. Харин бодит байдал дээр дуусна уу гэвэл үгүй. Өнөөдөр ашиглалтад орох ёстой байсан төсөл дуусах болоогүй. 102 км үргэлжлэх төмөр замын газар шорооны ажил 95%, харин төмөр замаас суурлуулах ажил 7 км-ийн гүйцэтгэлтэй явж байна. Тэг яг эхний үе шатнд бол 87 км. Тэгээ 87 км дээр чинь нэг ачаа дээрийн терминал байгуулагдана. Тэрнээс цааш 15 км яваад 102.5 км дээр хоёр дахь юу шатад туслах материал нөгөө юуны агуулгуудын терминал өргөдөж ингэж хийгдэхэр төлөвлөгдсөн байж байгаа. Нийтдээ 87 км төмөр замын урт гэж тавих юм бол бид нар эхний 7 км төмөр замыг одоо өөрийн өч болцоогоор өсгөрчээд байж байна. Одоо гадаад материалын худалдаагаа захиалж хад байж байна. Одоо материал ирэх юм бол төмөр зам өргөжлөлтөд өсгөхөд бол бэлэн байж байгаа. Энэ харагдаж байгаачлан Банхангаас Өвшгийн өндийн чиглэлийн 102 км үргэлжлэх төмөр замын нээлт өнгөрсөн 4-р сарын 25-нд сүр дуйлантаагаар болж өнгөрсөн. За тухайн үед ерөнхий сайд нь хүртэл засгийн газрын гишүүдэд дагуулan ирж хил мэдээлэлээр дамжуулан олон нийтэд 10 сарын 1-нд гэхэд төмөр замын ажлыг дуусгана гэж хамлаж байлаа. 8 сарын 25 дэлгэр сайхан сайд хариуцж байгаа. Толгоогоор хариуцсан. Засгийн газрын өгсөн хугацаа бол 10 сарын 1-нд 30 хоногийн хугацаанд нэмж өгсөн. Тэгээд 10 сарын 1 гэхэд одоо төмөр замаар одоо хамтдаа зорчно гэдэгт бол итгэлтэй өгсөн. За яг ийм байдлаар бид нар ингээ явж чадвал 3 сар юм уу 4 сар төслөө эхлээл бид нар 10 сарын 1 гэдэг хугацаанд дуусгах байж чадвал том төслүүдэд илүү итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ. За 10 сарын 1-нд ер нь нөгөө ажилтнанд оруулах ажлыг таныг толгоогоор хариуцна гэж сая ерөнхий сайд мэдээлээ л дээ. Ер нь одоо бэлтгэл ажлыг хангах гэдэг юм уу энэ ажлын хүч техник хэрэгсэл зураг төсөл эдгээр дээр энэ бэлтгэл байдлыг хэрсэн хангасан байгаа вэ? Ямар нэгэн шалтгаанаар одоо төсөл хойшлох гэдэг юм уу ийм эрсдэл байгаа юу? Гайгүй
Цагийн эмээг цагтан дуусгадаггүй жишгийг энэ төмөр замын бүтээн байгуулалтч даглаа. Хугацаанд дуусахгүй ажлын цаана бүх бүтээн байгуулалт удаашин гэсэн үг. Гэтэл энэ хариуцлагыг хэн хүлээх вэ? Өөрийн толгоогоор нь хариуцуулна гэх ерөнхий сайд нь байхгүй. Ингээд тээвэр логистикийн гол бүс болгоно гэх энэ газар төмөр зам баригдахгүй бол цаасан дээрх хот болоход ойрхон байгаа юм а. За энэ төслийн төсөвт өртөг 840 тэрбум төгрөг. Нийт хөрөнгө оруулалтын 110 тэрбумыг нь тавналгай төмөр зам болон Монголын төмөр замд байсан хөрөнгөөс гаргана. Харин үндснийг нь хөгжлийн банкнаас санхүүжүүлэн гэхдээ эцсийн дүндээ бонд босгох замаар хөрөнгөө босгоно гэж төлөвлөж байсан. За гэвч засгийн газраас баталгаа гаргаж өгөхгүй байсаар зээлээр төмөр замтай болох ажил үндсэндээ зогсоход ойрхон байгаа талаар зарим их сурвалжууд хэлж байлаа. Дулааны цахилгаан станц 3 дээр гарсан галын улмаас Эрдэнэт хүний амь эрсдэж улсад их хэмжээний хохирол учирсан эвдэрч шатсан техник хэрэгслийг засварлахад улсын төсвөөс 105 тэрбум төгрөгийг гаргасан. Өнөөдрийн байдлаар засварын ажил 90% үргэлжилж байгаа учраас Дулааны цахилгаан станц 3-аас шалтгаалсан дулааны эрчим хүчний дутагдал үүсэхгүй гэж засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч 50 бих хэллээ. Ийхүү Дулааны 3 дугаар цахилгаан станц дээр гарсан ослын улмаас улс 100 гаруй тэрбум төгрөгийг төсвөөс нэмэлтээр гаргаж 100 гаруй хоногийг засвар хийхэд зарцууллаа. За эцэст нь ийм Дулааны 3 дугаар цахилгаан станцаас шалтгаалсан дулааны эрчим хүчний дутагдал байхгүй болсон гэлээ. За энэ бүхний шалтгаан нь хуучирч муудсан үеэ өнгөрөөсөн тоног төхөөрөмжүүдийг шинжилгээгүйтэй холбоотой. За гэхдээ нөгөөтэйгүүр станцын ажилчдын хөтөлмөрийн аюулгүй байдлыг хангах төсвөөс өнгөрсөн жил засгийн газар гар татсантай ч мөн холбоотой гэдгийг зарим улсын хурлын гишүүд хэлж байлаа. Энэ жилийн сэргийн босолтын хүрээнд текст дагуур ажил бүрэн дууснаар Улаанбаатар хотод Дулааны цахилгаан станц 3-аас нийлүүлдэг байсан дулааны эрчим хүч хэвийн хэмжээнд нийлүүлэгдэнэ. Ямар нэгэн Дулааны цахилгаан станц 3-аас хамаарсан дулааны эрчим хүчний хангамжтай холбоотой доголдол эрсдэл байхгүй болсон гэдгийг би хэлье. За цахилгаан эрчим хүчний хувьд бол өнгөрсөн оны мөн үеийнхээ 50% тэнцэх хэмжээнд үйлдвэрлэл явуулна. Дутаж байгаа 50%-ийг за шинэ их усруудаар сангахаар горим тооцоо бусад техникийн арга хэмжээнийг авч ажиллаж байна. Түрүү жилчингээ хөдөлмөрийн аюулгүй байдлын зардлыг хэлээлээс. Эрчим хүчний яамдаа нэг 400 сая төгрөг тавиулсан, тэрийг хэрэгжүүлээгүй юм байл. Гэтэл яасан? 100 тэрбум төгрөгөөр станц шатсан. Маш жижигхэн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн эрсдлийг хаах хэмжээний ажил хийсэн бол тэр өнөөдрийн бид нар 3 дугаар станц дэлбэрэх байсан уугүй байсан уу? Тэг ингээд нөгөө харамч хүн 2 дахин төлнө гэхчээр харахад нэг тийм чухал биш зардал харагдаж байгаа болов цаана маш их олон нийгэм эдийн засаг хөрөнгө мөнгөний одоо юм эрсдэл гараад ашиглалтын хугацаанд дууссан Дулааны 3 дугаар цахилгаан станцын шинжилгээний ажлыг засгийн газар эхлүүлж чадсан нь сайшаалтай. Гэхдээ ахаад ч өчнөө тоног төхөөрөмж өнөө маргаашгүй нам зогсоход ойрхон байгаа хэллээ. За нэг турбо генераторыг шинжилэхэд ойролцоогоор 30-аас 50 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Иймд 2026 оны төсөвт дараагийн турбо генераторуудыг шинжлэх төсвийг тавьж өгөх шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Өнөөдөр улсын хурлын аюулгүй байдал гадаад бодлогын хорооны хурлаар батлан хамгаалах салбарын эрх оны төсвийг хэрэгжлээ. Энэ үеэр зарим улсын хурлын гишүүд өнгөрсөн хугацаанд батлан хамгаалах салбарын зарцуулсан төсвийн үр дүн тайлангийн талаар асууж тодрууллаа. Ингэхэд албаны нууц, төрийн нууц гэх үндслээр дэлгэрэнгүй мэдээллийн салбарын сайд өгөх боломжгүй гэсэн нууцлах шаардлагатай асуудлуудыг нууцлах нь зүүн хэрэг. Гэтэл нууц гэх нэрийн дор салбарынхаа төсвийг тэр чигтэн тайлгнахгүй байж болохгүй гэдгийг гишүүд хэлж байлаа. Эрх оны төсвийн төсөлдөх батлан хамгаалах чиглэлээр хийх арга хэмжээнүүд ойлгомжгүй байгааг анар гишүүн хийж байлаа. Энэ нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай зөрчилдөж байгааг ч шүмжилсэн. Харин хариуд нь энэ салбарын хөрөнгө оруулалтын асуудлууд нууцын зэрэгэлтэй учир төсвийн төсөлд оруулах хөрөнгө оруулалтын саналаа сангийн яам эдийн засгийн хөгжлийн яамд жагсаалтаар нууцын зэрэглэлтэд хөргүүлсэн гэсэн хариултыг салбарын сайд өглөө. 790 тэрбум төгрөг тэр чигээрээ нууцд орох ямарч боломжгүй шүү дээ. Энэний талаар би тодруулгуудын холбогдох газруудаас авцсан. Энэ задлж орж ирээд нууцд хамрагдах юмнууд байх ёстой ойлгож байгаа. Гол нь энэчээ чинь дараад нь таны үйл ажиллагаа ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг бүх юмыг нууцд авч ингэж оруулж болохгүй. Манайх одоо энэ төрийн бол албаны нууцын тухай хуулийг гажуудуулж ашигладаг. Дахиад ингээд бүхэл бүтэн нэг салбарын амчин бүгд тэр чигээрээ нууцын ажил хийдэг газар биш шүү дээ. Нууцын зэрэгэлтэд бид бүхэн асуудал тандж байгаа. Бас тагнуулын ерөнхий газартай бид бүхэн ажилласан. Тагнуулын ерөнхий газраас одоо энэ асуудлыг бас нууцд оруулах талаар санал аваад явж байгаа зүйлүүд бий. Тэгээ энэ болгоны чинь бас тэгээ ил яриад аж болохгүй тэгээд
бид өхөн одоо таймлоод асуудлууд хандж байгаа. Хэрвээ та өсвөл одоо бүхтэнгийн би жагсаалтаар танд үргэлжлэхэд бэлэн байна гэдэг хэлсэн. За холбогдох яамдад бол бид нэр яг нууцын дагуу жагсаалтаар нь хөргүүлж байгаа. Цэргийн тоо, хүч хэрэгсэл, барилга байгууламж, байршлан нууц гэдэг учраас бид нар бол задлуулж авдаггүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт сангийн яамнаас бол байгууллагын яг тухайн жилд нь хүрэх зорилтыг бол хүчээр та нар ийм юм хийх ёстой гэдэг байдлаар бол аль болох авахгүй шахаж бол авдаггүй. Зүгээр энэ төсөвтөө та нар юу хийх юм бэ гэдэг асуулга байдлаар бол тэрийг бол илүү төсөлтөө нь уялдуулах гэж хичээж ажилладаг тийм. Хөрөнгө оруулалтын зардал 67 тэрбум, үүнээс 36 орчим тэрбум нь анги салбартай холбоотой тоногд хөөрөмж, энхийг дэмжих ажиллагаанд шаардлагатай 16 орчим тэрбум төгрөгийг төсвийн төсөл туссан гэлээ. Ийхүү салбарын сайд нь хэдэн тоо хийснээс хэтэрсэнгүй. Сангийн яамч төсөв хуваарлахдаа саналыг нь авдгаас биш, ийм үр дүнд хүрэх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг байна. Энэ бол Лувсан жамц тэргүүтээ улсын хурлын гишүүдийн яриад байгаа үр дүнд суурилсан төлөвлөлт, за түүндээ зориулсан төсөвлөлтийн эсрэг зүйл болж байгаа юм а. Өчигдрөөр буюу 9 дугаар сарын 30-ны өдрөөр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хувийн эмнэлгүүдтэй 3 жилийн хугацаатай хийсэн эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ дуусгар болсон. Ингэснээр эрүүл мэндийн даатгалаар үн төлбөргүй үйлчилгээ үзүүлэх эрхтэй хувийн 236 эмнэлгийн захим эрх хаагдаж, улмаар дээрх эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалаар хэвтэн эмчилүүлж, нарийн мэс засал хийлгэхээр хүлээж өгсөн иргэд хүндхэн байдалд орлоо гэсэн утгатай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. За харин энэ асуудлын талаар манай мэдээллийн алба сурвалжлаа. 3 жилийн өмнөөс хуучин тогтолцоог алж эрүүл мэндийн нэгдсэн даатгалын сантай болсноор гүйцэтгэлийн санхүүжилтийн систем нэг худалдаа авагчийн тогтолцоо эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн дэвшилтэд зүйл болсон. Ингэснээр даатгал төлөгч иргэн жилдээ ердөө 2 сая төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээг үн төлбөргүй хүртэх хэрэгтэй байсан амтчгүй хамрчгүй тогтолцоог халсан сайшаалтай. Гэвч шинэ тогтолцоонд асуудал байсаар байна. Лавлгаа шатлалын тусламж үйлчилгээнд дэр гэхэд 2025 онд нийтдээ 1,180 тэрбум төгрөгийг зарцуулах эрхтэй. Энэ одоо нэг ихтэйд 180 тэрбумыгаа дотор нь төрийн өмчийн 85 эрүүл мэндийн байгууллагт болохоор 1,17 тэрбумыг зарцуулахаар хувийн хвшлийн 200 орчим эрүүл мэндийн байгууллагт бол 163 тэрбум төгрөгийг нь зарцуулахаар төсвийн нарийвчсан ойрыг баталсан. Яг одоо энэ 9 дугаар сарын 30-ны байдлаар бол хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэл маань 167 тэрбум төгрөгт хүрээд байгаа. Ер нь яг бодит байдал 2023 онд ч гэл юм байсан, 24 онд ч гэл юм байсан. Өнгөрсөн жил бол 2024 он яг даатвын дараа 7 сарын сүүл 8 сард чи яг л даатгын сан мөнгөгүй болчлоо. Төсөв мөнгөнд хүрэхээ ажиллаа гэж бас гинтх нэг өдөр эмнэлгүүд рүү улс хувийн гэхээ байхгүй залгаал. За танаа даатгалаар үзүүлж усан зүйлийг зогсоолоо шүү гэлт мэдгдсэн байхгүй өнгөрсөн жил. За ер нь бол хувийн хвшлийн энэ 25 оны санхүүжилт 160 тэрбум төгрөг аль хэдийн 8 сард гараад дуусчихсан байна. Тэгэхээр бид одоо санхүүгийн сахилга баттай байж энэ оны төсөв төлж чадаагүй өрийг дараа жилийн одоо төсвөөс төлдөг байдлыг одоо болиулах гад санхүүгийн сахилга бат дээр сахилга баттай байхыг шаардж байгаа. Өвчтнийг төр хувийнх гэж ангилан ялгадаггүй атлаа иргэний эрүүл мэндийн даатгалын өнгөлтөөр сонгон хэвсэн эмнэлгийг тийм ялгуурлах нь учир зүйн зөрчилтэй. Нэгэн тал улсын эмнэлгүүд очир ачаалаа дийлэхгүй байхад эрүүл мэндийн даатгалын төсөө сул болгож төр хувийнх гэж ялган тэнгэр газар шиг ялгаатай төсөв хуваарлахын оронд ялгаа зааггүй болгож гүйцэтгэлийн санхүүжилтийн систем нэг худалдаа авагчийн тогтолцоогоо сонгодог утгаар нь хэрэгжүүлбэл өвдөд зовж буй иргэдэл хожно. Ингээд сунжирч явсаар нөгөө 9 сарын 30 гэдэг өдөр нь болчихсон. Тэгээ бид гоод 9 сарын 30 боллоо штэ. Гэрээ дууслаа штэ. Ингээд яг 10 сарын 1-ний өдргээд улсын хувийн гэхгүй бүх эмнэлгээ тусламж өгч зогсох юм уу? Энэ ард иргэд чи яах юм бэ гэдэг саналыг маш их тавьсан. Хариулт юу байсан гэхээр за тэрнээс өмнө сонгож авалт зарлцна гэж ярьж байгаад. Сүүлдээ нөгөөт намжихгүй болохоор за ингээд нэгэнт он дуустал угаасаа нөгөө тушаа шийдвэрийн дагуу 25 оны нөгөө санхүүгийн төлөвлөгөө энэ төр төсөв мөсөв бүх юм батлагдсан байгаа учраас ер нь төсвөлсөн төсвийнхаа хүрээнд улсын хувийн хөө гэрээгээд ер нь сунгаад явна гэл нэг ийм 2-3 юм яриад яваад байсан гэсэн хугацаанд. Гэтэл тэгэл өчтөр яг 18 цагийн байдлаар 2-3 хоногийн өмнө хувийн хвшлийн эмнэлгүүд мэдээлэл ирсэн. Гэт гэрээ дуусгар болж байгаа учраас эрүүл мэндийн даатгалаар танаа эмнэлгийг санхүүжүүлэх боломжгүй гэдэг ийм мэдээлэл 2-3 хоногийн өмнө захимаар ирээл тэгэл 18 цагаар ингээл бүх систем хаагдсан.
За улсын эмнэлэг талтаа бол төрийн өмчийн 84 эрүүл мэндийн байгууллагатай бид бүхэн гэрээг одоо үргэлжлүүлэх нэмэлт гэрээний асуудлыг бол хэлцээрээ хийж гэрээг байгуулж ажиллаж байгаа. За хувийн эмнэлгүүдийн тухайд бид бүхэн одоо хүн амын амь насыг аврах нийт шаардлагатай тусламж үйлчлэгийг тасалдуулахгүй байх үүднээс нийтдээ 19 одоо давхарцсан тоогоор 19 эмнэлэгтэй бол гэрээг үргэлжлүүлэн он туслах хугацаанд бол байгуулж ажиллаж байна. Нэг тоо бодоод үзье. Өнгөрсөн онд манай улс түүхэндээ байгаагүй их төсөв буюу 34 их найдын төсөв баталсан. Гэтэл үүний ердөө 2хан их найд нь 3.5 сая хүн амын бүтэн жилийн эрүүл мэндийн хэрэгцээнд зориулна гэдэг инээдтэй биш гэж юу? Ямар сайд солигдсон ч энэ өөрчлөгдөхгүй. Асуудал эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд байгаа юм биш. Энэ салбарт хуваарилж буй төсөвд л учир байна. Ерөнхий сайд Зандан Шатар улсын төсөв өргөн барихдаа анх удаага ард иргэдийнхээ саналыг сонссны үндсэн дээр боловсруулсан гэж сайрхсан. Ингэхдээ иргэдээс хамгийн их санал авсан эрүүл мэндийн салбарын төсвийг урд жилийнхээс 5 дахин нэмсэн ч эрүүл мэндийн даатгалын хөнгөлт үйлчилгээнд бус барилга байшин зарцуулахаар болсон нь оновч муутай сонсогдож байгаамаа. Телевизтэй хамтдаа баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр хүргэлжилж байна. Төрийн байгууллагын хүн сурталыг арилгах, иргэдэд төргөн шуурхай чирэгдэлгүй төрийн үйлчилгээг үзүүлэхийн тулд захимжилт хамгийн зөв сонголт. Техник технологи хөгжиж байгаа энэ цаг үед иргэд ямар ч үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авах боломжийг хайж байна. Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох хүсэлтийг цахимаар авч шийдвэрлэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл даатгуулагч тэтгэвэр тогтоолгохдоо олон төрлийн цаасан баримт бичиг бүрдүүлдэг байдлыг халсан байна. Анх удаага тэтгэвэр тогтоох үйл ажиллагааны хүсэлтийг цахимаар авах үйл ажиллагааг бол нэвтрүүлэн ажиллаж байгаа. За энэ үйл ажиллагаа маань бол энэ 10 дугаар сарын 1-ээс эхлээд орон даяар бүх нийтээр бол нэвтэрж байгаа манай систем дээр гэсэн үг. Нэг талаасаа болохоор даатгуулагч иргэд маань хөдөлмөрийн чадварлалынхаа өв хэмжээг эрүүл мэндийн магадлалын зөвлөлөөр тогтоолгоод за тэрнийхээ дагуу цаасан баримтаа аваад аймаг дүүргийн нийгэм даатгалын газар дээр бичлэн очиж тэтгэврээ тогтоолгодог байсан бол одоо үүнийг бол зогсоогоод цахимаар бид нэр тэтгэвэр тогтоолох цахим хүсэлтийг авч байгаа гэсэн үг. За энэ маань ямар давуу талтай вэ гэхлээр бидэнд 30 жилийн их хөгжил байна. За их хөгжилтэй тулгуурласан, за мөн цаасан баримтыг халсан, иргэд даатгуулагчтай хүрсэн, за мөн иргэд даатгуулагчтай төргөн шуурхай чирэгдлүү үйлчлэх энэ зорилтынхаа хүрээнд бол их нээлжинд хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэврийг бол захимжуулаа явж байгаа гэсэн үг. За энэ маань хоёр төрлийн тэтгэвэр маань зөв захимжиж байгаа. Нэг нь бол энгийн хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр байгаа. Нөгөөх нь болохоор үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгааллах өвчний сангаас авдаг хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр байгаа. Энэ хоёр тэтгэврээ бол өнөөдөр буюу 10 дугаар сарын 1-ээс эхлээд тэтгэвэр тогтоолох хүсэлтэд бол захимаар авч эхэлж байна гэсэн үг. Багшийн хомсдол бол шууд цалин хангамжаас хамааралтай 2025-аас 26 оны хичээлийн жилд улсын хэмжээнд багшийн 3324 ажлын байрны сул оронтой зарлагдсан нь үүний тод жишээ юм а. Харамсалтай нь салбарын яам засгийн газраа шахаж багш ажилтнуудынхаа цалин нэмэгдүүлж байж өмцөн болсон оронтойгоо нөхөхийн оронд 45 хоногийн курс мэтийн оновч муутай хувилбаруудыг туршиж азаа үзсээр байгаа нь цаг алтхаас өрөөр хэтэрсэнгүй. Хэдхэн тоон жишээ дурдъя. 2025-аас 2026 оны хичээлийн жилд багшийн 3324 ажлын байрны сул оронтой зарлагдсан. Үүнээс нийслэлийн хэмжээнд 1502, хөдөө орон нутагт 1727 багшийн сул оронтой байна. Нэг дүүрэгт багшлах эрхийн сул оронтой 100-аас 200 байх жишээний. Тэр дундаа улсын хэмжээнд бага ангийн багшийн сул оронтой 447 байгаа юм. Өнгөрсөн онд бага ангийн багшийн мэргэжил эзэмсэн 426 төгсөгч энэ сул оронтойг нөхөж чадсангүй. Бага ангийн багшийн ажлын байрны хомсдлын хамгийн ойрын шалтгаан нь ерөнхий боловсролын сургууль бүрийн хажууд барилга өдөр өнжлөх төвөд болж байгаамаа. Цалин бага учраас өдөр өнжүүлэхэд
багш нар бас ажиллаж байна. Бүр тэр тусмаа бүр залуу багш нар хүртэл өдөр хөнжүүлэхэд ажиллаж байгаа байхгүй юу? Тэгэхээр залуу багш нар бол яг улсын сургуультай ажиллаж ивэл бас илүү хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр өдөр хөнжүүлэхэд цалин арай илүү, цаг нь бас хүүхдийн ачаалал багтай. Багшийн цалин бага учраас багш нар тэгж гадаад дотоод явж ин ажиллаа хийж ин өөр ажил хийж ин. Тийм үсэр энэ ард ялах хүүхдүүд чинь заах багш байхгүй. Багангийн багш нарын цалин ялангуяа багш нарын цалинг бол хангалттай өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэгжээ тэр багш нар чинь ажиллана шүү дээ. Зөндөх ажил хийдэг багш нар чинь өдөржин ажил хийдэг. Гэр орон үр хөвгтөө мартдаг шүү дээ бид нар чинь. Багшийн хомсдлын шалтгааныг өдөр өнжүүлэх төвүүдэд нэлзах гэсэнгүй. Энэ бол багш нар ажлаа орхих ердөөл нэг жишээ нь. Тэгвэл улсын хэмжээнд хэр олон өдөр өнжүүлэх үйл ажиллагаа явуулж хэдэн тооны багш тэнд ажиллаж буйг мэргэжлийн үндэс тодруулъя. За одоогийн байдлаар хийгдэж байгаа одоогийн байдлаар бол улсын хэмжээнд 2024 оны хийсэн судалгаагаар нийслэлийн хэмжээнд 206 өдөр өнжүүлэх төв орон нутгийн хэмжээнд бол 36 гэсэн нэгдсэн бүх төрлийн хөгжил хамгааллын ерхий газрын тоо мэдээлэл бол байгаа. Хамгийн сүүлийн үеийн гэх юм бол 2023-4 оны байна уу судалгаагаар нийтдээ 900 гаруй багш ажилчид байгаа гэсэн тоо бол мэдээлэл байгаа. Өдөр өнжүүлэх төв албан ёсны боловсролын байгууллага биш атал яагаад энд мэргэжлийн багш нар ажиллах шаардлагатай вэ? Мэргэжлийн багш нар ажилладаг. Банк яг мэргэжлийн багш нар. Одоо би 1-р ангид ажиллаж байгаа. Тэгэхээр 1-р ангийн хүүхдтэй ажиллахад хамгийн эхлээд зөв суухаас эхэлж байгаа. Зөв бичгийн зөв сайхан цэвэр бичгийн тулд зөв суух их чухал байгаа байхгүй юу? Сандлаа зөв байрлуулад сандал дээр өөрөө тэгшин суун. За тэгээд дэвтрээ зөв тавина, үзгээ зөв байрна. Би ч ялгаагүй багангийн хүүхдээ өдөр өнжүүлэхэд явуулдаг. Ингэхдээ мэргэжлийн чадварлаг багангийн багш ажилдаг өдөр өнжүүлэхийг сонгосон. Надтай адилхан бусад эцэг эхчүүд ийм шаардлагыг тавих нь гарцаагүй. Тэгэхээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж албан ёсны бүртгэлтэй 200 гаруй өдөр өнжүүлэхүүд эцэг эхчүүдийн энэхүү шаардлага энэ зах зээлийн шаардлагыг дагаад мэргэжлийн чадварлаг багшийг өдөр өнжүүлэхтэй ажиллахыг зорих нь гарцаагүй. Эндээс юу үсэж ийнэ гэвэл одоо нөгөө яригдаад байгаа энэ 2025-аас 2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 447 бага ангийн багшийн дутагдал байна. Үүний шалтгааныг эндээс харж болохоор байгаа юм ба. Өнөөдөр бид өдөр тутамдаа хэрэглэж байгаа үгсийн 15-аас 20% нь гадаад үг байна. Тиймээс тэдгэрийг зөв бичгийн дүрм дуудлагад нийцүүлэн кирилл үсгээр бичих нь албан ёсны баримт бичиг хэрэглэл мэдээлэл төдийгүй боловсролын орчинд нэн шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ хүрээнд Эрдэмтэд анх удаа хятад хэлний үгийн галиг авяаг кириллээр хөрвүүлжээ. Гадаад хэлнээс орж ирж байгаа үг оноос нь нэрийг кириллээр зөв хөрвүүлэх асуудал бол хэлний бодлогын нэг чухал хэсэг. Энэ нь зөвхөн хэл шинжилэл төдийгүй нийгмийн олон улсын харилцаа, мэдээлэл дамжуулах, боловсрол, хэвлэл мэдээллийн нэгдсэн байдал, хэмэл оюуны хөгжилтэй ч холбоотой. Наандаж дипломат харилцаатай улс орнуудын хооронд хэрэглэгддэг оноос нь нэрсийг кириллээр зөв хөрвүүлэх шаардлагатай юм. Цаашлаад монгол хэлэнд хэрэглэж байгаа гадаад үгсийн санг үүсгэн нэр томьёо судлал, хэл шинжилгээ үндэслэлтэй судлаж, нийтлэг алдаа дутагдлыг олж илрүүлэн тэдгээрийг зөв журмалсан тойл бичиг зохиож олон нийтэд хүргэх шаардлага тулгарчээ. Зөвлөмжийн үр дүнд бид энэ хэл хэлнээс орж ирсэн өгөөд дээр ажлын хэсгийг яаралтай байгуулж бүх хэлнээс орж ирж байгаа үгийг хэрхэн галиглахын асуудал бол хэл хэл дээр шийдэгдэх юм боломж бүрдэх юм аа. Монгол улс бүх улстай дипломат харилцаатай улсын учраас үлдсэн 18 оноос хойш улсуудыг мөн яралтай галгиж энэ хүү тойлд шинээр оруулах энэ ажлыг бол гадаад харилцааны яамтай бид ярилцаад хийгээд явж байна. Тухайн үгээр илэрхийлэгдэж байгаа ухагдхууныг олон хувилбаргүй үнэн зөв нэгдсэн ойлголтоор түгээх хэрэгтэйг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ нь гадаад харилцааны албан биечих хэрэг зэрэг нийгмийн бүх салбарын харилцаанд үл ойлголцол түүнээс үүдсэн хор хохирол, эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэх холбоотой гэлээ. Үүний тулд хэлний эргэцэн орчныг сайжруулах шаардлагатай. Одоогийн байдлаар үсгэлэн хөрвүүлэх болон галиглан хөрвүүлэх гэсэн хоёр аргаар гадаад үг хэллэгийг хөрвүүлж байна. Энэ хятад хэлний үеийн галиг бол улсын хэмжээнд хамгийн анхных нь гадаад хэлнийхээ хувьд бол анхных нь одоо энэс цаашаа англи, франц, япон, солонгос за тэгээд тэр үеийн төвд хэлний ч гэсэн те галиг хийх юм асуудлууд ярьдаг. Бусад олон гадаад хэлээр энэ галиг хийх ажил эхлэх гэж байх шиг байна. Тэгээд энд бол
бас бид нар энэ хийсэн туршлагаа ярьж бол хэрхэн хийсэн энэ туршлага нь тэдэрт бас ажлыг нь хөнгөвчлөх замаа товчлоход нь хэрэг болох байхаа гэж бодож байгаа. Монгол хэлний үгийн санд орж ирсэн гадаад үгийг төвөрлөн сан бүрдүүлж тухайн сандаа тулгуурлан гадаад үгийн хэрэглээ хувилбар бичлэг тухайн үгийн гарал авиа зүүн талаар судлах хэрэгтэйг салбарын мэргэжилтэд хэллээ. Мөн монгол хэл авиа дээр тулгуурласан хэл учир их хэлний авиа зүйд тохирсон хөрвүүлэх дүрмийг боловсруулах шаардлагатай гэлээ. Тэгээд тухайн дүрмийн дагуу гадаад үгийг журмалсан тойл бичгийг боловсруулж нийтэд түгээ нэгдсэн стандартыг мөрдүүлэх хэрэгтэйг онцоллоо. Улаанбаатар 19 цаг 41 минут Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр шууд үргэлжилж байна. 2030 он хүртэл Монгол улсыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд эрдэмтэн судлаачид саналаа хэлсэн байна. Эрдэмтэд төсөл хөтөлбөрүүдийг чухал хэрэгцээтэй эсэх байр сууриар нь ялгаж ангилах хэрэгтэйг санууллаа. Үнэлгээ үр дүн судалгаан дээр суурилсан чиглэлийг баримтлахыг эрдэмтэд зөвлөж байна. Байгаль орчны салбарт гэхэд 2030 онд импортоор эрчим хүч авахгүй болохыг тусгасан. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тэрбум мод зэрэг олон чиглэл төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Гэхдээ эрдэмтэд хөгжлийн төслүүдийг хэр бодиттой хэр биелэх вэ гэдэгт шүүмжлэлтэй хандаж 5 жилийн хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг ирэмблэхийг зөвлөж байна. Бүл орнд ямар шуухан төсөл хөтөлбөрийн төрүүлж хэрэгжүүлэх нь ягаад гэвэл мэдээж улс орны маань санхүүгийн болон бусад нөөц бол хязгаарлагдсан учраас энэ 5 жилд хэрэгжүүлэх байгаа энэ олон төслүүдээс бол хэмжлэх хэмжээтэй гэсэн дээр бол цөм санал нийлж байгаа. За энэ 5 жилийн хөтөлбөрийн бас нэг онцлогийг манай эрдэмтэн судлаач дурдж байна. Энэ юу вэ гэхээр 5 жилийн хөтөлбөрийг боловсруулахдаа салбар хондоо уялдаа холбоог хангасан тэгээд үндэсний салбарын яамдуудын төсөлбөр гэсэн дөрвөн энэ хоорондоо уялдаа энэ үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь бол их онцгой болжээ гэж эрдэмтдүүд өгнө юм да. 2030 он гэхэд жилд 2 сая жуулчин хүлээн авч нэг жуулчны манай улсад зарцуулж байгаа мөнгөнд дүнг 2 дахин нэмэгдүүлж $4,000 төгрөгээр зорж байгаа. Манай улс палеонтологийн баялаг олдвороороо дэлхийд алдартай жуулчид ч үүнийг ихээр ирж сонирхдаг. Гэхдээ палеонтологийн олдвор ихтэй аймагуд зүгээр нэр төдий үлзээр байдгийг эрдэмтэд онцоллоо. Тухайлбал тухайн олдврыг үзэхээр ирсэн жуулчид их хөвчлэн Өмнө Говь аймагт л очдог байна. Дунд Говь, Өвөр хангай, Баян онгор, Дорноговь аймагуудад төдийлөн очдоггүй гэлээ. Эдгээр олдвор ихтэй аймагуудыг аялал жуулчлалын чиглэлд хөгжүүлж, ашиглавал жуулчдыг илүү татах боломжтойг эрдэмтэд санууллаа. Ганцхан Өмнө Говь аймаг гэж жишээлбэл үлэг хөрвөлийн олдвортой бол биш байхгүй. Өвөр хангай аймаг байна, Дорноговь аймаг байна, Баян онгор аймаг байна гэх мэтлэн. За бүр баруун тишээ бол Ховд, Баян үлгийн чихтэй говьолтой чиглэлд бол олон палеонтологийн онцгой сонирхолтой маш сонин газрууд бол маш их байдаг. За тэгээд эдгээр сонирхолтой газруудыг түшиглээд аялал жуулчлалыг өргөдөх болцоотой байна. Бусад айлчлах гадаадын болон манай дотоодын өөрсдөө аялал жуулчлалын урсгалыг өргөдөх, нэмэгдүүлэх үүнийгээ дагаад эдийн засгийн хөгжилт бол онцгой өөрчлөлт бол сайжралт бол орох бүрэн болцоотой гэж харж байна. 2030 он хүртэлх Монгол улсыг хөгжүүлэх олон мега төсөл зорилтуудад салбарын эрдэмтэн судлаачид шүүмжлэлтэй хандлаа. Наад захын асуудлаар шийдэхгүй ямар ч судалгаа шинжилгээ баримтгүй хэтэрхий том төсөөлж төсөл хэрэгжүүлж үрдэнгүй байдал үүсгдгийг шүүмжилсэн юм. Энэ баг чуулганаас гарсан эрдэмтдийн саналыг харгалзан 2030 он хүртэлх Монгол улсын хөгжлийн чиглэлийг эрдэмтдийн их чуулганаар хэлэлцэхээр болжээ.
Манай улсын хүнсний аюулгүй байдал 53% байна. Ирэх 5 жилийн хугацаанд энэ үзүүлэлтийг 80% хүрэхээр салбарынхан зорж байгаа. Гэхдээ хүнсний стандарт аюулгүй байдалд олон тулгамдсан асуудлууд байсаар байна. Тухайлбал иргэдийн хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг гахай, дахианы маханд антибиотикийн үлдэгдэл өндөр байгааг мэргэжилтнүүд санууллаа. За мөн түүнчлэн импортын болон дотоодын хүнсний ногоо жимсэнд пестицид зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хэмжээтэй байна. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний стандарт чанарыг сайжруулах хэрэгтэй болохыг салбарын мэргэжилтнүүд хэллээ. Антибиотикийн үлдэгдэлтэй хүнс нь хүний биед хорт хавдар олон төрлийн харшил үүсгэх эрсдэлтэй. Бэлчээрийн мал дундаа адуу үхэр хоньны мах антибиотикийн үлдэгдэлтэй байна. Учир нь малчид дур мэдэн малдаа тариа хэрэглэж байгаа нь нөлөөлж байна гэлээ. Мөн импортын махыг хэлээр оруулахдаа бичиг баримт, бараа шалгалт, лабораторийн шинжилгээ хийдэг ч гэлээ. Зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан антибиотик илэрч байгааг мэргэжилтнүүд онцоллоо. 1.5 кг маханд антибиотик тарихад жин нь 25%-аар нэмэгддэг. Тиймээс гахаа дахианы зарим фермүүд бие бэлдрийг нь томруулах, махны гарцыг нь сайжруулахын тулд антибиотик хэрэглэдэг байна. За хамгийн аюултай нь импортоор орж ирж байгаа гахаа дахианы маханд бол энэ антибиотикийн үлдэгдлийн хэмжээгээр маш их өндөр байна гэж ингэж хэллээ. Тэгэхээр энэ гахаа дахианы махны импортын гахаа дахианы махандаар тавих каналд тэрнийг хэрэглээндээ хэрэглэгчид бол маш их анхаарахгүй болохгүй байна. Бас энэ малчид одоо яг энэ антибиотик гэж юу юм, тэр малд өгч байгаа тэр юм эргээд малын бие бүтээгдэхүүнээр дамжаад ямар хорох хохирол учруулахыг гэдгийг огт мэдэхгүй шүү дээ. Малчид бол тэгсэн гэрнээс өөрснөө одоо захтаар дураараа худалдаж аваад малдаа одоо ингээ янз бүрийн им тарай шахаад байгаа энэ явдал бол өөрөө бас их буруу. Пестицид нь хүнсний ногоо ургамлыг хортон шавжаас хамгаалдаг химийн аргаар гаргаж авсан цацлага юм. Хэдийгээр төрөл бүрийн пестицид нь хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ач тустай боловч буруу хэрэглэвэл хүн болоод амьтны бие махбодод хуримтлагддаг. Ингэхдээ бамбаа булчирхай болон бусад даавруудад өөрчлөлт оруулж дархлын системийг гэмтэн хавдар үүсгэдэг байна. Гэтэл энэ бүх өвчнийг үүсгэж байгаа пестицидийн үлдэгдлийг тэр бүр хянаж шалгаж тодорхойлж чадахгүй байгааг мэргэжилтнүүд хэллээ. Дотоодын одоо хүмүүс хүнсний ногоо, үр тариа, жимсгнүүд дээр бол шинжилгээнүүдийг хийсэн байна. За тэдгээрээс бол тодорхой хэмжээний бол одоо пестицидийн үлдэгдлүүд илэрсэн байна. За энэ нь бол хүний эрүүл мэндэд одоо ялангуяа нэг хорт хавдрын үрдэл нэгдүүдийг үүсгэдэг. Пестицид бол хүний биед энэ хортой байдаг. Аж ахуйн тариалан дээрээ зохистой дадлуудыг бол нэвтрүүлж энэ пестицидийн хяналтыг бол тавьж чадахгүй байгаатай бол холбоотой байгаа. Эрүүл амьдрахад хамгийн чухал нь аюулгүй стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх. Гэтэл манай улсад наад захын жимс хүнсний ногооны пестицидийн үлдэгдлийг шалгах стандартын лабораторич хомос байгааг салбарын төлөөллүүд хэлж байлаа. Мөн пестицидийн хэрэглээг хямдаггүй тул дотоодын тариаланчид хүнсний ногоо жимсгний шавжнаас хамгаалах гэж их хэмжээгээр хэрэглэж байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сүргээр нөлөөлж байгааг анхаарууллаа. Мөн импортын махны стандарт чанарыг сайжруулахгүй бол дотоодын махнаас илүү антибиотикийн үлдэгдэл ихтэй байгааг хэллээ. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө анхаарал хандуулсанд баярлалаа.